Гөрөөс гарч ирээд Жог шиглв. Ухамсартай амьд амьтдыг дотор нь хатгаж болохгүй Жо ухаарсаа. Хэсэг хугацааны дараа тэр гөрөөсний хүссэн ногоог очиж өгөөд гадагшаа гарлаа гэж хэлэн гихтээ үлдхийг хүсв. Гөрөөс хариуд нь түүнийг өшгөж хөө. Жо уцаа шатгаж форум дээр зугийн халахны агуун талаар хасар их мэдээж байна. Тэр олон янзын агуу эдгийг уншаад аль агууд нь нисэх техник байгааг олж мэдхийн тулд дүнжөөний тэмдэг хайхаар шийдэв. Түүнийг гарч явахад Сяо таарчдаж мэдлээ. Тэр зөрүүж мэдлээд түүнийг Сяо гэж нэрээр нь дуудаж болох уу гэж асуухад бүсгүй зөвшөөрөв. Тэгээд өлөө иш таачих гэж Жохог имлавлахад Жо зугийн хаалханы агуу руу явж гин гэж хариулв. Сяо өнийг сонсоод баярлаж сүүжийн үед тэнд бис сууж байгаагаа дуртад хамт явахыг санал болгов. Түүнийг зөвшөөрөхөд бүсгүй зөрхтийн суглаанаас маш төхөөрөмжтэй шин тээврийн хэрэгсэл хатсан тухайгаа ярьсан. Гадагшаа гарахад Жо нисэх хонгоцоор хараад энэ нь өндөг дугуй ширдүүлж болов гэж гайхаж байв. Тэр бүсгүйг үнэхээр Рингост ивэрсэн улсын гүнжим үү гэж асуухад бүсгүй суглаанаас нисдэг тэр хожих нь хачим гэж юу хэмээн зөрүүлж хэлв. Жо Сяо хоёрыг хүршсэн ирэхэд дүрс зугийн халахны агуун хэмжээст бүслөө шилжлээ. Тэд аль агуу руу орхоо шийдэж ядан халах олон хүмүүсийг харсан бөгөөд зарим нь бараар солилцож байв. Жо зугийн халахны агуун удам цар хүрээг анзаарч энд дүнжиний тэмдэг байх болов гэж гайхна. Шээ түүнийг бас даалгавраар ирсэн үү гэж асуухад Жо зугийн халахны апсара техникийг хайж байна гэж хариулв. Логийн халахны апсар техник нь янхан агуун хэмжээст араатнаас өндөр зүүж биш бөгөөд өөрийнх нь байн шилдэг апсара гэдгийг сайн тайлбарлав. Тэрээр туслах хэрэгтэй байгаагаа дуртаад Жод хэцүү санал болгов. Жо ямар хэцүү болохыг асуухад Сяо апсара араатныг асах шаардлагатай байгааг тайлбарлж өнөх апсара техникийн болороор солилцож тасчихыг хүсв. Үр чадварын болор бол хамгийн ховор өндөг зүйлсийн нэг гэж бодон Жо зөвшөөрөв. Тэр бүсгүй хүснээр унах баталгаа байхгүй гэж тунхаагаад тэр яаж дандаа ийм азтай байж чаддаг байна гэж гайхна. Тэд янхан агууд хурч апсара араатныг олж харав. Сяо Жод уцаа өгөөд тулааныг нь гоёор бичгийг даалгавлаа. Бүсгүй нисэж дайрч хийсэн бөгөөд Жо бас бичлэг хийхээр агаар төөрөв. Тэр бүсгүйд энэ агшныг буулгах хин нэгэн хэрэгтэй гэж бодлоо. Аратан бүсгүй рүү дайрсан ч тэр болтож цавчиж архив. Бичлэг хийж явахдаа Жо тэр хавьд дүнжээний тэмдэг байгааг анзаарлаа. Сяо аратныг яшныхаа дараа зугийн хаалганы апсара техник агуулсан болорыг түндөөд бичлэг хэрвэрт болсныг асуув. Жо 1 минут 5 секунд болсон гэж хариулв. Жо ханы оролцоогоор ховор ур чадварын болор унагсан Сяог үнэхээр азтай юм гэж бодон болорыг авлаа. Сяо өөрт нь их хугацаа зарцууллаа гэж тэмдэглэв. Энэ үеэр ханг хурж ирээд Сяог өөрийнх нь дээд амжилтыг эвтгэр ирсэн гэж асуулаа. Сяо дахин бүтгэгдсэнээ хүлээн зөвшөөрөв. Гонг хангийн дээд амжилтыг 20 секундэд эвдсэн нэгэн хүүг танилцууллаа. Сяо Фанг нэрч жаргах колчид ирсэн эсхийг мөн хэр зэрэг байгааг шавсав. Гонг Фанг үргэлжлүүлэхгүй байгааг тайлбарлаад Фангийн хортон эзний тэнгэрсэг хаан гэх домогт амьдсан төрөг түүнийг энэ салбарын мэрэгчлэн болгосон гэв. Фангийн хорттой өрсөж нутахгүй гэж зөвлөв. Бүсгүй өөрийгөө сархаар бүсэг тагууг судлахаар төлөвлөж байгаагаа хэлээд Жогийн төлөвлөгөөг асуулаа. Жо энэ хавар хэсэг бодолтой байгаагаа хариулв. Ханг өмнөх яриагаа дурдан Venture Capital-ийн талаар ярьцмаар байгаагаас хэлжээ. Сяо түүнийг үл тоомсорсон замаа өргөжлүүлсэн бөгөөд хангийн талаар заавал ярихаар шийдэн араас нь дагав. Фанг Жо руу төхөж ирээд тэмдэгтч төрсэн занжныг Жо ярьж буй бичлэгийг үтснээ дурдж түүний хүчийг биширснээ хэлв. Багшийг Жог ахиц гаргаж байна гэхэд ирээдэж байснаа Фанг хүлээн зөвшөөрсөн ч Жог зурагчийн үүрэг гүйцэтгэн гэж бодоогүй. Тул Фанг баг зэрэг хэцнээ хэллээ. Ханг Фангийн сайн хүн боловч баг зэрэг их зантай байж магадгүй гэж тайлбарсан. Фангийн үгийг зүрхэндээ тусахгүй хайж Жод хэлв. Тэдний харьцаатд найзуудын шиг байсныг Жо тунхаагаад одоо бусд нь явцсан тул шин дүнжинийг судлахаар шийдэв. Жо тэр хавийг шалгаж явахдаа зугийн халахны агыг ухаарсан. Энэ нь үнэхээр түүний очсон дүнжинүүдийн нэг байсан бөгөөд ханг ойрцоо сууж байгааг харав. Ханг хүмүүсийг гიშ сонирхохыг уриалж боломжийг алдаж болохгүйг сануулж байлаа. Жо түүний дуудахад ханг түүнийг шууд таньсан. Жо хангос гудамжинд 8 хийж байгаа эсхийг асуухад ханг тийм гэж батлаад лежендэр английн амтан болох Stone Kijin-ийн өндөг зарж байгаагаа тайлбарлав. Тэр Жог сонирхож байгаа эсхийг асуулаа. Stone Kijin нь гайхалтай үзүүлэлттэй бөгөөд хүчтэй хамгаалал болдог Petrified Skin гэх эрүүл мэндийн ур чадвартай аж. Хэдийгээр хамгаалалтанд заримдаа дутагдaltaй ч ховор тохиолдолд Divine ур чадвартай ургаж харж ирдэг байна. Kijin-ийн Dominating Body-н хамгаалалтын чадвараар давталгааны хүч болгон хувиргаж чаддаг. Тус Stone Kijin-ийг лежендэр ангиллын амьтад дундаа дээд зэрэглэлийг болгодог байна. Хангжод нэг өндгийг 200 мянган хэмжээст ононы тусгай үнээр санаж болгоод азаа үзэхсгийг асуув. Жо яагаад өөрийг нь мөнгөтэй гэж бодсны хангаас шавлав. Ханг сэтгэл дундуур харагдсан бөгөөд Жог шаттай хамт байсан болохоор баян байх гэж таамагласнаа тайлбарлалаа. Жо нэг өндгийг үтснээсээ уншуулад 10 гаруй компани өндгийг шалгаж үзэхэд бүгд Petrified Skin ур чадвартай байсныг анзаарав. Тэрээр Kijin-ийн Dominating
холбоотын үнэхээр ховор гэдгийг хүлээн зөвшөөрөв. Жоханг Киргизстан Кижиний хамгаалалтыг эвдэж чадвал олон компани өндөг авч чадна гэж хэлсэн. Тэр Кижинийг нэлээд хүчтэй гэдгийг битүүмсэн сануулсан хэрэг байв. Шиа ирээд энэ нь Европын зүйл биш бөгөөд ханг гадна харагдж байгаа шигээ хүн биш гэж хэлв. Тэрээр ханг одоогоор тэдний коллежийн хүчний цансаар нэгдүгээр жагсаж байгааг дурчээ. Шиаг буцаж ирэхийг харсан Хангстон Кижиний өндөг авах уу гэж асуухад тэр хөрхөн тэжээвэр амтнд илүү дуртай гэд татгалцав. Дараа нь Ши ханг бол үнэндээ коллежийн хамгийн хүчтэй хүн гэдгийг илчилжээ. Хэрэв ханг коллежоос тэтгэвчийг авдаг бол мөнгөтэй байх ёстой гэж онцолж яагаад компани өндөг зарж байгааг нь асуув. Ханг тоглоом хөгжүүлэх мөнгө цуглуулж байгаагаа тайлбарсан. Тоглоомоо жоод үзв. Жоог тоглоомыг нэлээд дутуу дөлмөд байгааг анзаархад ханг тоглоомоо төгс болгоход мөнгө хэрэгтэй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр энэ тоглоомыг өөрийн судалж байсан бодит хэмжээс бүсүүд дээр үнэлсэн зурагчаас мангасуудыг нь бодит байдалд нийцүүлэн бүтээсэн гэж нэмж хэлв. Жохангийн энэ арга барилыг өөр боловч өөрийнх нь нууцлыг тоглоомтой төстэй байна гэж бодлоо. Хэрэв хангийн тоглоом бүрэн хөгжихөөр ирээдүйд үүнийг тоглохдоо өөрөө тийм ч их шалгарч чадахгүй гэж магадгүй тэр ухаарав. Жоханг энэ бас гайхалтай санаа бөгөөд шинээр суралцагчдад маш хэрэгтэй болно гэж хэлв. Тэрээр одоогоор мөнгөгүй байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлээд мөнгөтэй болохоор энэ тоглоом заавал хөрөнгө оруулна гэж амлав. Ханг сэтгэл нь хөдөж хин нэгэн эцэст нь түүний төслийг үнэлснийг харсан гэж яагаас асуув. Дараа нь тэр жогоос хамтран ажиллаж болно гэж амлахыг хот жоо зөвшөөрч ханг Түнстон Кижиний нэг өндгийг бэлэг болгон өгөв. Энэ нь бас нэгэн мөрөдөө тоглоом гэдгийг жоо хүлээн зөвшөөрөв. Жог гэртээ харахад антилоп нүдэнд харагдсан бүхнийг идэж биеийн хэмжээнд мэдэгдэхөөс тамарсан байлаа. Жон тэр бос үнэхээр тэр бүх хоолыг идсэн үү гэж асуув. Тэрээр ханг шиг өөрөж бас мөнгө олохын тулд шархуу ажиллах хэрэгтэй ухаарчээ. Гэсэн хэдий ч тэрээр Dragon's Gate-с Apsara техник болон Hoverstone Kижиний компанийн үндгийг олж асан байлаа. Үндгийг барьж байтал тэн түүний булааж аваад эдгээр ухс хийхийг жоо харав. Дараа нь жохүлийн асан кристаллаа шалгаж үзээд газар дох Платус цөөрөмлөө оров. Тэнд тэрээр Плат паттернэд бодтой хартлаад төсийг олж хараад яг зөв цагтаа ирснийг ухаарсан. Одоо тэрээр дөнгөж сая сорсон Dragon's Gate Apsara техник дээр анхаарсаа төвлөрүүлж туршиж үзэхэд бэлэн болов. Нэгэн амтэн түнлүү гинт дайрсан боловч жоо ядах юмгүй буртаж чадлаа. Тэрээр бага зэрэг хүч гаргахад амтны цахилтаас зайс хийж чадна гэж бодсон бөгөөд энэ боломжийг ашиглан ур чадвараа туршиж байгаа нь сайн хэрэг байв. Тэрээр Flank антиг дуудаж улмаар нөгөө амтэн руу тавцлаа. Тэрээр Plot паттернэд бодтой хартлаа төсийг орж илрүүлэн энэ нь дөрвөн ур чадвартай бөгөөд зөвхөн нэг нь бие махбодтой холбоотой болохыг мэдэж авлаа. Тэрээр Guard дээрх тэндийг анзаарч систем түнд компани үндхийг Skeleton амттай нэгтгэхийг санал болгов. Энэ үе явц амжилттай болох магадлалыг хэвтэ 3-1 гэдгийг мэдэж байсан ч тэр зөвшөөрөв. Гэвч Skeleton амт нь лезэд хүнд бэрцэн бөгөөд хөөсөн өөрчлөгдөх боломжтой байсныг харгалзан үзүүлж эрсдэл гаргах хүн центэмбер санагджээ. Нэгтгэх үйл явц дуусахад Skeleton амт нь Lotus Sand болон хосжээ. За түүний профайлыг шалгаж үзээд Plot паттернэд бодтой хартлоодсын бүх ур чадварыг өвлөн асан тул лежендэр ангилж дундаа үзүүлэлт нь гайхалтай байгааг анзаарав. Тэр үнийг одоо дуудах талаар бодсон ч Skeleton амт шиг том хэмжээтэй учраас өрөвдөр өвчиж магадгүй гэж санаа зовж илаа. Дараа нь тэрээр Lotus Sand-ын хүчийг туршиж үзхийг тэсэн ядан хүлээж өөртөөс нь шин дүнжлүү чиглэв. Dragon's Gate Kratos тоглоод сагууд хурч ирээд мангасуудыг ажиглаж Lotus Sand-ыг дуудан давталхайг ташаа. Мангас тэдэн зүү дайрсан боловч Lotus Sand-ийн давталхай ашиглан түүнийг өнхөв. Дараа нь тэрээр Skeleton Pierce давталхайг хурдан гүйцэтгэсэн бөгөөд Lotus Sand-ийн талааны хэм маяг ямар хэрэгцээ болохыг анзаарчээ. Мангасыг ялсны дараа Жо нэгэн компанийн өндөг олжээ. Тэр үүний хурд болон бусад шин чанаруудыг өнөж Lotus Sand-тай нэгтгэхийг орж тоор шийдэв. Тэрээр нисдэг Lotus Sand бүтээх боломж гарна гэж найдаж байлаа. Систем түүнээс компанийн үндгийг мутацид орсон Lotus Sand-тай үнэхээр нэгтгэхийг хүсэж байгаа эсхийг баталгаажуулахыг шаардав. Жо хүжиж дүүрэн байгаагаа мэдрэн зөвшөөрөөд дараа нь тэн дээр анхаарсаа хандуулна. Түүний хосон өөрчлөгдөж байгааг ажиглав. Тэрээр Mythic амтан маш хүчрэхэг боловч лежендэр хэвээр тооцогдож байгааг тийм атлаг ангижийн нэхэн хэмтдийг дарж харсныг тэмдэглэв. Тэрээр Hearing Deworship Self-Providence-ийн ач холбогдлын талаар гайхаж байсан бөгөөд тайлбар нь харьцангуй бүрхэг санагджээ. Үүнийг илүү гүнзгий судлахаар шийдсэн тэрээр нэгэн техник ашиглан туршилт хийхээр болов. Жодо Авэны тусламжтайгаар эргэн тойрнод өршлөн харж тэр байдгаа ханны цаадхайг харж өрөөнийх нь гадаа юу болж байгааг мэдэрч чаддаг болохоо мэдэв. Тэрээр энэ чадварыг маш хэрэгтэй гэж үзсэн бөгөөд ялангуяа Apsara техниктэй хослолбож Temple of Fire God руу тавцлахад тусна гэдэгт итгэвчтэй байлаа. Жо олж мэдсэн шинэ мэдрэмж ур чадвараа туршиж үзэхэд бэлэн болон Temple of Fire-ийн шатн дээр ирэв. Жо Fire бүрнөөдлөө давталхайн талд Flank антиг ашигласан бөгөөд өөрөө өрцснийг нь зөрчилдөхөөр биш Pidgey хооронд Flank ант тэдний заримыг нь холдуулж чадсныг анзаарлаа. Тэрээр шуудаас дахин болтохын тулд хүчээ ашиглаж Apsara техник нь Fire бүрнүүдийн хордыг давж чадна гэдэгт итгэвчтэйгээр дэшээ өссөр байв. Тэр Flank антиг өөртөө нэрхэн нэгтгэв тушаа. Тэднийг эргэн нэгтгэхэд Жо Сэжүрийн Flank антиг идэвхжүүлсэн бөгөөд энэ нь компанийн төжөөтэй шигжиж Гэлбам хорц гэрж гаргав. Үүний дараа тэд нэгдэж Banna Fairy давталгаа хийхэр гарч ирлээ. Оройд нь хөрөхөд Жо Fire бүрнүүдийг тогоон дотор хаж дөрнөөс гарч иж жоог олж
ч мэдэв. Тэрээр эрүүл мэнд болон компанийн төжгөө туршиж үзэхээр шийдэн төвтөрч өөрөө эншинт империас цэцэртэй тулгарч байгаахаа ухаарлаа. Энэхүү тулгарчт нь түүний зүрхэнд хүчтэй өвдөлт үүсгэсэн бөгөөд эншинт империас сатраа хараалцсан эсхийг гайхахад хүргэв. Зүрхэнд төсөвдөж байгаа мэт өвдөж Ластиморч сатраа идэхгүй хിവэр байхсан өр тэр ухан алдаж гişв. Түүнийг зогсоох талаар бодох үед зүрхнийх нь өвдөж намджээ. Жодос сухтаас Ластиморч сатраа хариу үйлдэл үзүүлжээгүй ч өөрөө эншинт империас сатраг амжилттай сурсан болжтэй ганзаарав. Тэрээр тогоон дотор стон сурд байгааг анзаарч энэнд компанийн пет биш харин шанс болохыг ойлгов. Түнлүү гар сонгон хөрөх гэсэн боловч барьж авч чадахгүй байгаагаа ухаарсаа. Жо өрөөд нэврхэн тул маш их хүчин чамаас гаргаснаа бодно. Яагаад стон сурдад хүрч чадахгүй байгаадаа гайхав. Тэр техник мифи пет алж авна гэж найдаж байсан ч тэр сэсэм хүртэл хий үзэгдэл болж таарав. Яг тэр үед хий нэгэн хаалга тогшиж жод бацгаа шуудан ирснийг дуулсан. Эзгээгчийн нэр бос хувийнгийг уншаад Жо энэ бол захирчийн нэр гэдгийг ухаарав. Тэрээр ихвчлэн хэмжээст бүсүүдийг судлаад зовгүй идэг захирч яаж өөртөө захирч эзгээх цаг гаргасныг гахаж тасгай нэргэв. Захирч дотроос Жо шивэн кристалл гэж хүрийн нэрийн хуудсыг олсон бөгөөд доод хэсэгт нь эзэмшигчийн нэр чинь мөн утасны дугаарыг бичсэн байлаа. Жо тэр дугаарлуу залгасан боловч байхгүй дугаар байсан. Тус бүрөө дугаар байж магадгүй гэж сэжиглэн. Нэг өдөр кристалл дэлгүүрээр зочдоор шийджээ. Шайн нэрээд Жогоос яагаад хаалганы дэргэд байгааг асууж өөрийг нь өгтөхөр зогсож байгаа эсхийг лавжив. Жо Шайныг ямар хэрэгээр ирснийг асуухад Шайн өөрийгөө лежендэр ангилалд тэгсэн тус энэхүү баяртай мэдээг дуулгахаар ирснээ дуулгав. Жо гахаж байгаагаа илэрхийлэхэд Шүүн Жог өөрийнх нь мэдээ дуулгаж буй хамгийн анхны хүн гэдгийг онцогч түүнийг илүү их гайхах гэж хүлээсэн гээд дараа нь Жогийн хастыг тайлбарч эхлэв. Леженд түвшин дэвших нь ямар ач холбогдолтойг ойлгохын тулд тэрээр леженд түвшин нь морч түвшнээс дээгүр боловч амьдралын ангилалд маш чухал эрхлэгийн цэг болдог гэдгийг тэмдэглэв. Ксанын бүгдийг Жод тайлбарч өгсөн бөгөөд Жо түүний дараа Чоны сэрээсэн амьдралын Providence-ийн талаар асуув. Ксан хуваалцахыг гэсэн ядан хүлээж тулаанд зориулсан өшгөө хэлбэрийг сэрээсэн гэдгээ хичээв. Энэхүү амьдралын Providence нь түүний амьдралын хүч болон хамгаалалтад дээд зэргийн баф өгч шууд өгчгүй бол гэмхэн өөрөө идэвхтэй болгодог байна. Энэ нь түүнийг өгшгүй биетэй болоход хязгааргүй ортуулжээ. Сэтгэл нь хөрсөн шоон тоглоомор хөлөө амжилт дээр тавтал садхан шоонлуу дайрч түүнийг өнөхөв. Жо шоонлуу яран ачиж зүгээр эсхийг нь шалгаж хэсв. Шакунд орсон хിവэр байсан шоон шин Providence-тэй болсон ч гинтэж битэж байгаагаа хэлээд ганцхан өсвөртөр хамгаалчдыг нэвддэг антилог чинь ямар гэж янтан босхойр гайхав. Шооныг авч явахаар түрүүн тусламжийн машин нэвлээ. Явтаа шоон Жо тэжвтэй. Хэрвээ илүү хичээвэл өөрийнх нь хүчээр леженд түвшинд хүрэхэд ойрхон байгаар дуулгав. Тэрээр Жог өөрийгөө тусгаарсаа болохыг шаардаж гэрээсээ гартдаггүй хүн яаж гинт леженд түвшинд дэвших вэ гэж асуув. Өдөржин тоглоом тавладаг хүнгийн төвчрөхжүүл хүмүүс гэрцаагөө сэживших болно гэдгийг Жо ухаарлаа. Анхаарал татахгүй байхын тулд тэрээр тогтмол бэлтгэж хийх шаардлагатай гэж шийдэв. Тэрээр бэлтгэшин горимоо хэвийн болгож төхрөөсаад тоглоомдоо эргэж орохоос өмнө спорт заасан царайгаа харуулахаар бэлтгэв. Бэлтгэхээ эхлэхдээ тэрээр кинжлэснээр ур чадвараа ашиглан бөмбөг шидэгт машины чиглэлийн өчүүхэн төдий өөрчлөлтийг ч мэдэрч таньж байлаа. Нарийн өөрчлөлтийг барьж аснаа тэрээр цөхөөрөө програмчлагдсан цэг рүү яг тал сачих боломжтой боловч Жо маш их анхаарал хандуулан бэлтгэл хийж бөмбөгнүүдийг цохиж эхлэв. Спорт зааланд байсан Фанг Жогийн ер бусын гүйцэтгэлийг анзаарч тэнд хэн байгааг шалгав. Жог хараад Фанг түүний нүдээ аниад бөмбөг цохиж гай холж байгаа мэт санагдсныг хэлв. Фанг үүнийг бэлтгэлийн чухлыг харуулах хорхон боломж гэж үзээд Жод тэдний хүчний зөрүүг харуулахаар шийджээ. Фанг бөмбөг цохихоор бэлтгэж явах үед Жо бөмбөгийг илүү хурдан бөгөөд оновчтой цохиж өөрийн ур чадвараараа Фангийг гайхшруулв. Фанг үүнийг боломжгүй гэж үзэн Жогийн өмнөх цохилтыг азаасан гэж таамаглав. Дахин нэг бөмбөг ирэхэд Фанг алдахгүй хаа шийджээ. Түүнийг цохихоор бэлтгэх үед Жо бөмбөгийг хурдан замаас нь таслав. Энэ байдал дахин хэдэн удаа үргэлжилж Фангийг гайхшруулж ирэв. Хэдийгээр хурдан рефлекс болон эрт зэсхийн ур чадвартай байсан ч Фанг бөмбөгөнд хүрэх гэж зүйдэж байлаа. Жог холдож эхлэхэд Фанг түүнээс хүлээхийг гуйж цохих өөрний бөмбөг үлдсэн байгааг тайлбарлав. Жо тэр бөмбөгийг ч мөн цохиж чадлаа. Жо нүдэ анаач бөмбөг хаана буухыг өөрчлөн тааварч явах шиг байна гэж Фанг бодхоос өөр аргагүй болов. Фанг маш хөвчгөр бухимлыг мэдэрлээ. Машиныг зогссон гэж үтсэн Жо явж тоглоомоо үргэлжлүүлэхэд бэлтгэв. Гэвч Фанг Жогийн өмнө өвдөг сүвдэн түүнийг тасгалжуулагчаа хэмээн дуудав. Жо Фангийн аш шавьт гайхаж буг нь хэмжээний ярианы дараа Фангийн тасгалжуулагч болох цаг байхгүй гэдгээ тайлбарлав. Фанг өөрийн дутагдлаа хүлээн зөвшөөрч тэдний богинохон уулзалтаас маш их зүйлийг сурч мэдснээ ихэхээрээ хариулав. Тэрээр Жогийн удирдлагадор байвал өөрт нь маш их тустай байх болно гэдэгт баттай итгэж байлаа. Фанг Жод цохисоор нөхөн олохоор алхаа амлж хүсэлтийг нь татгалзахгүй хайгүй. Жо дөнгөж сая 50,000 юаний төлбөр хүлээн авсан тухай мессеж хүлээн авлаа. Тэрээр Фанг татгалзах гэдэг үг ямар утгатай болохыг үнэхээр ойлгохгүй байна уу? Хэмээн гайхав. Тэрхүү мөнгөнд үнэн их хэмжээний гэдгийг ухаарсан Жо анхны шийдвэрээ эргэж харав. Хэдийгээр тэрээр Хуангийн тогтоомд хөрөнгө оруулахыг хэдийн шийдсэн байсан ч Фангийг өдөртөнд чиглүүлэх цаг гаргаж чадна гэж шийдсэн юм. Жо Фангийн хүсэлтийг зөвшөөрсөн боловч Фангийг гэгэр эсвэл тиймэрхүү зүйлд хүрнэ гэж амлаж чадахгүй гэдгийг тодорхой хэлв. Хувь хүний өсөлт хөгжилтөд өөрийн ухамсарыг дээшлүүлэх шаардлагатайг ойлгож Фанг Жогийн хэрснийг хүлээн
зөвшөөрөв. Тэрээр би дан олж мэдсэн нээждүүд хамгийн үнцэнтэй байдаг гэдэгтээ санал нэгдэв. Түүний дараа Жо гэртээ харж хэрхэн гинтийн байдлаар Фангийн дасгал зөрөгч болсон талаараа тунхан бодов. Фанг түүний гаргасан цаг хугацаанд сайн төлбөр төлж байгаад тэрээр талархаж байлаа. Тоглоом тоглож байхдаа Жо чулуу, хайж, цаасны зөрчлийн тухай ойлголтыг эргэцүүлсэн бодов. Энэхүү ойлголтоор бол хайжийг төзөөлөх Star Station хотхоны орон цаас бол очиж хүрлэг дүнэрт хийхэн хохирол очруулах чадвартай байх ёстой гэж тэр бодов. Гэсэн атал Star Station хотхоны орог ашиглах түүний бүх хүч хүчийг шавхна гэдгийг тэр мэдж байлаа. Тэрээр цаашид юу болохыг харахыг сонирхож тулаанаа өргөж төв. Дайсон нь Жо болон түүний холбоотнуудтай маш удаан талцсан ч гисэн давталгаа хийх чадвартай хിവэр байв. Жо Лотус шаргалчин Дайсны анхаардыг өөрөөсөө холдуулахыг тушаав. Лотус шаргалч Дайсантай толдож явах үед хортой манай хар бөмбөрөгт шингэж байгааг Жоож хэвшив. Тэрээр өмнө нь тулгарч ирсэн Даун Жунерлийн ур чадвар нь телекинетик байсныг санав. Үүнээс үүдэлтэй дэлбэрт нь асар том байсан юм. Жунерл Дайсан Star Station хотхоны орог анзаарч сөрөг давталгаанд бэлтгэв. Жо өөрийгөө хамгаалахын тулд бамбаага хурдан өрөв. Эцэстэн Жунерлийг гиндүүснээ харсан Жо Даун Жунерлийн ур чадвар нь зөвхөн телекинесээр хязгаарлагдахгүй. Хоёр хар бөмбөрийн хооронд хорон цаг өдөртөх явдал юм байна гэж дүгнэв. Азар статус бодтой хан цэсний статустай холбоотой байсан хортой манангийн эсрэг хамгаалж чадсан юм. Хэрэг тэрхүү хамгаалтайгаагүй бол өөрөө суурих байсныг Жо мэдж байлаа. Тэгтэл тэрээр хамтрагч өндгийг анзаарав. Тэрээр хамтрагч өндөгний тайлбарыг эргэн харж системээс түүнийг дарахыг хүсэж байгаа эсхийг шийдэх сануулга авав. Тэрээр зөвшөөрч өндөг дарах үе явц эхэллээ. Тэрээр хүч ундрахыг мэдэрч энэ үйл явцыг төсөөлөх хэрэгтэйг ухаарав. Түүний бие махбат болон эрч хүч нь мортал хязгаарыг хэдийн дасан тул цаашид бүжүүлэх боломжгүй байв. Азарын морч содорн түүний эрч хүчийг сэргийхэд туслах тул тэрээр өндгийг ямар ч асуудалгүйгээр дарж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Үйл явц амжилттай боллоо. Энэ хооронд Жунерл өөрийн тосч хот руу дайрч хэргийн газараас салдж байв. Дэд зэрэгчдийн леженд төсний дөрүүд төвхтэй мангасуудыг хэлбэрхан өсдөгдөг нь хүлээгдэж байсан зүйл хэмээн Жо тэмдэглэв. Одоо тэрээр сэтгэл ханах хүртлээ гранд хийж төсний ахиулахаа үргэлжлүүлж чадхаар болов. Ангидаа хүрэлцэн нэрээд Жо хаашгыг нээж бом багшаас хоцорсондоо хүчсэж очив. Тэрээр түүний хичээл цох хөстэй байснаа бүрмөсөн мартцснаа ухаарчээ. Бом багш түүнийг орж ирэхийг хүсв. Шон Жотой мэдлээд хүндэт багшийн хичээлээс хоцорсон гайхах зүйл биш гэж хэлв. Бом багш бүгдийг чимээгүй байхыг хүсээд хичээл нь коллежийн удахгүй болох зүйл татмын нэгдсэн шалгалтад чиглэгдэх болно гэдгийг зарлав. Тэрээр шалгалтын нарийн ширийн зүйлийг тайлбарч өгөв. Энэ нь хэд хэдэн сорилтоос бүрдэх ажээ. Эхний сорилтанд тасгарч авах бөгөөд энэ нь тэдний хамгаалалтыг шалгах болно. Хоёр дахь сорилтанд цаасан гүрээр нисэж харахыг шаардах бөгөөд тэдний авахд самбаа хордыг үнэлнэ. Гурав дахь сорилт нь уул ус зарих бөгөөд тэдний эрч хүчийг шалгах зорилттой байв. Сүүлийн сорилтанд чулуун тоо өрөх бөгөөд тэдний хүч чадрыг хэмжих болно. Шон болон Жо нар эдгээр сорилтууд нь өмнөх үеийн акробатикийн үзүүлбэрүүдээс хол хөндийн мэт санагдж байгааг тэмдэглэв. Бом багш үргэлж дүүсэн. Шалгалтаа тэнцхийн тулд сорилтуудын дор хаяж хоёрыг давах шаардлагатай гэж мэдэгдэв. Тэдний гүйцэтгэлийг хугацаа болон биелүүлсэн тестийн тоонд үндэслэн үнэлнэ. Эхний арагт загссан хүмүүс зүйн ордонд орох боломжийг олж авах болно. Энэхүү мэдээлж ангийнхныг цачруулсан бөгөөд олон хүн энэ нь тоо томшгүй олон эрдэнэ салдаг гэсэн цог яриатай газар мөн үү хэмээн гахаж байлаа. Сансад коллежийн харьяа бүсэд зүйн ордонд үнэхээр олон боломжуудыг олгодог гэсэн цоо яриа байдаг болохыг Бом багш батлав. Хичээл дуусахад Жо Шонтой хамт хадагш гарлаа. Хэрэг зүйн ордны содж тэнд юу байгааг харах боломж олдвол үнэхээр гайхалтай байх болно гэж Шон хэлв. Лио өвтөн гурав доор залуу эзний хувьд техний арагт багтаж чадахгүй юм уу гэж Жо Шоноос хэлв. Олон хүчтэй өрсөлдөгчд байгаа бөгөөд өвтө 10 содл байгаа тул энэ нь нэлээд хэцүү гэж Шон хариулв. Хаан хуу зэрэг ах курсынхын эхний арагт багтах ойлгомжтой боловч Фанг Жогийн дагвар дүү болон он өвтийн лөө зэрэг сүрдмөр шинэ эсгчэд бас байлаа. Чи өөрийнх нь дүү бас эхний арагт багтах уу гэж лавлав. Шон түүнийг дутуу үнэж болохгүй зөвлөд түүний гайхалтай чадруудыг онцлон маш ихээр магтаж гişв. Жо өөрийн дүүс яг ямар хүч хэрэг болохыг мэдээд гайхаж хацарлаа. Тэднийг салах үед Шон Жод хэрэгцээтэй зүйл гаргуулж залгаарэ гэж хэлв. Жо чансааны системийг тунгаан бодож энэ нь хамгийн чухал хүчин зүйл биш ч зүйн ордон үнэхээр сэтгэл татам газар гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр ордонд түүний сүүлчийн үзүүлэлтийг 11 хүртэл өсгөж чадах эрч хүчний техник байж магадгүй эсхийг гайхав. Мөн зүйн ордон нь дүнжааны тэмдэгтэй бол эрдэнэ салах олон боломж бий гэсэн үг юм. Тэр мөчид өмнө нь тийнтэй хамт байсан хүн Жороо төхөж очоод түүнийг олсон нь аттай хэрэг гэж хэлв. Жо түүнийг шин тийний туслах болохыг танив. Жо Шингис тэн түүнээс юу хүссэнийг асуухад шин түүнийг сандрах хэрэггүй гэж тайвшруулв. Тэн мөн хүн биш бөгөөд одоо оржоо гүрээгүй. Харин Лан түүнийг хайж исэн гэдгийг тайлбарллаа. Шин Жог дагуулсан Лан дээр очиход Лан түүнийг ирсэн талархав. Жо Лангос яагаад өөрийг нь хайсныг асуухад Лан түүнийг дутуу шарч ярьцгийг урлаа. Жо түүнийг дагаж явахдаа Севен Кристал нэртэй дэлгүүрийг олж хараад Хёрлтонд энэ
дэжгүүрийн нэрийн хуудсыг шуудангаар илгээснийг санав. Жо дэжгүүрт ормог цаашаа яагаад түүнийг дуудсныг дахин асуулаа. Ланжингийн төрсөн өдөр төхөж байгаа тул түүнд хамтрагч өндөг сонгохыг хүссэнээ тайлбарлав. Гэвч тэр залуусын сонирхлыг сайн мэдгүй тул Жогийн саншийг авахыг хүсжээ. Учир нь Жо бол Жингийн онцгой санаа тавьдаг хүн байв. Жо Жингийг өөртөө тэгжих санаа тавьдаг гэж бодохгүй байсан ч туслахыг зөвшөөрөв. Жо эрлэн тарина хараад ийм тань дэжгүүрт ямар ч өөрчлөлт байхгүй анзаарлаа. Гэвч Жогийн анзаарсан энэ хоосон зай зүгээр нэг тохиолдлоо. Эсвэл түүний хүлээж буй аюултай өрхнийг хэлв. Түүний сонгох хамтрагч өндөг Жингийн төрсөн өдрөөр баяр баясгал авчрах уу? Эсвэл бүх зүйлийг оронгоор нэргүүлэх үү? Дараагийн хэсгийг бусдаас төрөөж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслаа 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таашигдсан бол лайк дарж, сувглоо мань заавал бүртгүүлээрэй.